бид энэ боловсрал эрүүл мэндийн асуудал дээр их тийм нам дор дуугаар ухаан зарж бодит байдлыг ойлгож нөхцөл байдал дүн шинжилгээ хийж ярих шаардлагатай болчиход байна. Ийм одоо эмзэг сэдвээр бол их тийм хоорондоо ялангуяа хууль тогтоогчд маань хидэр ёдор гэж хэрэлдэж уралдаж популизм хийж ерөөсөө болохгүй. Ялангуяа энэ сэдвүүдээр улс төр гэж ерөөсөө болохгүй. Ч одоо үнэхээр энэ эх орны ирээдүй энэ гэрэлт ирээдүй ярьж байгаа бол бид энэ дээр яг шийдэл рүү чиглэж ярих хэрэгтэй. Тэр шийдэл дээр яг мэрэгэн ухаанаа уралдуулж Монголын парламент хууль тогтоох замаар хяналт хэрэгжүүлэх замаар засгийн газартаа бас чиглэл өгөөд хаана асуудал вэ түүнийг нь оншилж ярихгүй болохоор энэ нэг тийм одоо морин туурайн төвөргөөс шиг хүчтэй салхи шиг болоод дуусчдаг. Эцсийн эцэд хохирж байгаа нь нөгөө багш нар нөгөө салбарынх. Тэгээ хүүхдүүд Монголын ирээдүй өгч байгаа. Өнгөрсөн жил би Дархан Сэлэнг Төв аймгаас сонгогдсон учраас манай 3 аймгийн 69369 хүүхдэд 1-ээс 12 дугаар ангийн хүүхдэд захиа авчихсан. Тэгээд нодлон жилийн хүүхдүүдээс ирсэн хариу ихэнх нь сургуулийн орчны аюулгүй байдалтай холбоотой зам гарах одоо нохой ч гэх юм уу тэр сэдвүүд зонхилж ирсэн. Энэ жил Дархан Сэлэнг Төв аймгийн 72331-ээс 12 дугаар ангийн хүүхдүүдэд захиа авчихсан. Ингээд энэ хүүхдүүдийн ирж байгаа 4000 гаруй хариу захиаг зарим нь цахимаар зарим нь цаасаар ирж байгаа. Дүн шинжилгээ хийгээд үтсэн. Хөөрхий багш нарын маань цалин нэмэх боломж байна уу гэж. Өнөөдөр нийт багш нарын төгсөө гарч байгаа багш нарын 60% нь 6 жилийн хугацаанд ажиллаа өөрчилж байна. Энэ чиглэлээр ажиллахгүй байна гэж байгаа. Дахиад 60% нэгээс доош сая төгрөгийн цалинтай. Яг үүндээ хэцүү шүү дээ. Доктор сууршилтай байж чадахгүй байгаа гол асуудал чинь нийгмийн хангамжийн асуудал. Мөнгөтэй гишүүний хилээд байгаа, галуудар гишүүний хилж байгаа эдгээр асуудлуудыг би зарчмын үед эмчиж байгаа. Тэгэхээр хүний эрх талаасаач тэр ерөөсөө нийгэмд шудраг бус байдлыг хүмүүс ингээд одоо хүүхэд байхасаа мэдэрч өсөж байгаа орчин чинь өөрөө энэ сургуулийн орчин болчиход байгаа байхгүй. Хүний эрхийн үндэсний комиссаас хийсэн судалгаагаар орон нутагт байгаа сургууль, Улаанбаатарт байгаа сургуулийн чанар өөр. Зарим газар 2-8 дахин ялгаатай байгаа. Чин одоо эцэг их нь хаана амьдарч байгаа, аль аймаг, аль суманд амьдарч байгаагаасаа болоод тэр хүүхдүүдийн Монгол улсын иргэн хүний хувьд гарааны тэгш байдал хангагдахгүй байна гэдэг бол дахиад шудраг ус. Тэр Монголын төр бол энийг нэг салбарын яаманда 100% даатгаад дуртай үедээ тэднийг шахдаг, загнадаг гэхээс илүүтэйгээр бид нар альж тойргоос сонгогдсон бай хамаагүй Монгол төрийн түшээдл бол энэ бүгдээрээ санаа зовж шийдэл дээр нь төвлөрч ярих зайлшгүй шаардлагатай болцсон. Дашрамт дурдахад энэ Стиленбош гэдэг сургуулийн нэг ишлэл их алдартай байдаг л да. Өмнөд Африкийн бүгд найрамд улсын аливаа улсыг сөнөөхөд атомын бөмбөг цөмийн зэвсэг хэрэггүй. Англиар бол яг plagiarism буюу зохиолын хулгай хуурам эхлэлтийг хэлж байгаа. Өөрөлдвөл чанаргүй босрлын тогтолцооноос гарсан эмчнэрийн гар дээр хүмүүс нас орж, чанаргүй босрлын тогтолцооноос гарсан хуульчдын гар дээр авилга хэл ахуул цэцэглэж, чанаргүй босрлын тогтолцооноос гарсан инженерүүдийн барьсан зам гүүр нуран ундагаа гэж. Аливаа улсыг эзлэн төрөмгийлэх хорлон сүйтгэж мөхөөнд ороотуулна гэдэг бол ерөөсөө босрлын системийг нь хангалттай ороотуулахад болчдөг. Тийм учраас энэ бол үндэсний аюулгүй байдлын сэдв, үндэсний сөрөн дэвсвэрлэх чадахын сэдв, Монгол улсын хөгжил дэвшлийн гол амьд халуун дархлаа болсон сэдв бол боловсролын сэдв. Өнөөдөр энэ асуулгаар дамжуулж яагаад энэ асуудлыг санаачилсан гэхээр би ч бас ганцаараа санаачлаад байгаа биш. Бүгдээрээ л ярьж байгаа асуудал, бүгдээрээ л бас зовж байгаа асуудал. Багш нар маань одоо ингээд хөхөө өвлийн хүүтэн болох гэж байна. Талбай дээр ингээд очиад хүүтэн цементэн дээр 70-80% эмхтэй хүмүүс байгаа шүү дээ. Тэр нэг картонын цаас тавьсан тэр нь юу л одоо ажрааж тэгэл шууд л одоо доороосоо өвчтэй болохоор байгаа байхгүй. Ингээд нэг элэг зүрх эмтэрмээр л юм болоод байгаа. Энийг бид нар одоо ингээд нэг зүгээр хараад байдгал нэг чагсаал болдог нь нэг цуглаан биш. Тэр хүмүүс чинь тэнд очиод ажиллаа хийж явах хэрэгтэй. Адаглал эрүүлэн дээр хохирж болохгүй шүү дээ. Тэр энэ дээр хэдүүлээ ингээд нэг яам хурал их хурал гэж тал болохоос илүүтэйгээр зүгээр яг Монголын төр юм чинь нэг талаас асуудлыг авч үзээд үнэлж дүгнээд шийдлүүдээр төвлөрөөд ажиллая гэдэг л энэ нээлтийн одоо хуралдаанд болж байгаа гэж үзэж байгаа. Тэгээ ингээд цаашлаад одоо ажилламаар нь өрөнтэй гишүүн, манай Зулбахар гишүүний хэлж байгаа, Галуулрат гишүүний хэлж байгаа, манай Мөнхтэй гишүүний хэлж байгаа.
Тэгэхээр 1 минут гэж. За, дуусгая. 1 минут. Тэр энэ Эрдэнэт гишүүн дээр би гаруй зурсан. Тэр багш нарын цалин хангамжийг нэмэх асуудал дээр. Өөрөөр хэлбэл улсад мөнгө байхгүй биш байна. Бүгд ойлгоцсон. Үр ашигтай, эренбитэй, тооцоол судалгаатай энэ мөнгийг менежмент хийж захиран зарцуулж чадах юм бол янз бүрийн хулгайд автаад байгаа тэдгээр төсүүдийг боловсрол, эрүүл мэндийн салбартаа зарцуулах ухаалаг төрийн бодлогыг л эрхэм гишүүд та бүхэн маань бид бүхэн хийх ёстой гэж харж байгаа. Чойл усан жугаан үгийг иш татаж хэлмээр. Хүн чанаргүй хүнд өндөр боловсролыг эзэмшүүлвэл босоо ороолнд алтан шүт хийгээд босохтой адилхан гэж. Боловсрол гэдэг бол зөвхөн одоо энэ дипломоор хэмжигдэж байгаа зүйл биш. Энэ боловсролын салбарт цаатал нь хүн чанарыг, хүмүүжлийг, хүн байх ухааныг, Монгол соёл, өв уламжлаа танин мэдсэн дэлхийдээ өрсөлдөх чадамжтай тэр бие хүмүүсийг бид нар төлөвшүүлэх тухай байтал тэр ажлыг даатгаад байгаа тэр багш нарыгаа бид нар ингээд хайхгүй өнгөрөөд байна гэдэг бол